Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газартай хамтран бэлтгэлээ. За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Соёл кафе нэвтрүүлгийн ээлж дугаар корпорат зочдлын chairman зоогийн газрын Парис кабинаас эхэлж байна. Өнөөдрийн манай зочноор сэтгүүлч Баттаржийн инх цэцгийг урьж ирүүлээд байна. Инх цэцэг маань өнөөдөр UB Life агентлаг гэдэг юм уу те? Сайт. Сайтын сэтгүүлч гэж явдаг. Сайхан өвлжж байна гэж одоо яриад та баг өвл босох гэсэн юм байна. Би сайхан өөрөө чинь нэг нийтлэл юм шиг надад их таалагдсан. Одоо Осрын Батцаахан гэдэг балигч миний үе найз байсан. Нэг тийм золгүй байдлаар харваа сальсан. Тэгээд тэр Батцаахны тухай түүхийг их гоё бичиж миний анхаарлыг их татлаа л да. Тэгээд би өөрөө чинь нийтлэлүүдийг хөрөг байруулдаг унших их дуртай байдаг. Нөгөө төмрийн хурлаацын төмрийн тухай ч гэх юм уу. За Магсар живийн тухай хөгжмийн зохиолч те. Манай Магсар жив чинь бас сонин хөвзөө амьдралын замын нэг сонин. Тэгээд өөрийн чинь тэр нийтлэл хөрөг дараад одлого Монгол улсын авиацлыг хүртсэн би энэ их талархаж байна. Яг Магсар жив маань жоохон тэр алдаад юу Магсар жив одоо авах ёстой яхаарахгүй тийм том уран бүтээлчдийг дэмжиж хөндлөж явсан хүнийх нэг нь би өөрөө байна. Тэгэхээр өөрөө бол энэ сэтгүүл зүйн салбарт бол ийм нэлээд хүнд гэмээр ийм жанр төрлийг барьж авсан санагдаад байдаг юм надад. Энэ одоо төрлөөр бичих болсон одоо тийм шалтгаан нь юунд байдгийг гэж би бас яриага энэгээр эхлэе гэж бодлоо. Яг ийм бичмэл хэлбэрээр бичигдсэн ийм яг одоо миний хийсэн шиг ч гэдэг юм уу тийм хөргийг би яг монгол хэл дээр одоо яг уншиж байгаагүй гэвэл одоо намайг өөрөөрөө одоо ангирчин ч юм уу тэгэж битээ бодоосаа би зүгээр нөгөө баримтат уран сайхны нэвтрүүлгүүдийг үзэх дуртай. Бас одоо Оросын телевизийн шоунууд те ток шоу за тэгэл тэнцээ гарч байгаа улс төрийн анализ нэвтрүүлгийг яаж хийж юм нийгэмд болж байгаа ингээл нийгэм даяараа ингээд шуугж байгаа энэ үйл явдлыг хүмүүс юу гэж үзэж байгааг зөвөр ингээл тэ арай өөрөөр хийсэн байх жишээ. Тэгээд ингээд домог болсон уран бүтээлч одоо Оросын нийгмийн одоо сод төлөөллүүдийг амьдралынхын түүхийг тэр хэн байсан учраас яагаад тэр ингээд одоо тэ алдаршсан одоо тэр хүн ер нь жаргасан юм уу зовсон юм уу хэн байваа ер нь бид нар ямар нийгэмээс энд амьдарч байна вэ гэдэг энэ нөгөө юугаа тэд нар ингээд нөгөө баримтат уран сайхны хэлбэрээр айгуу гоё юм кино шигтэй бас нэвтрүүлэг энэ төр болгоод би тэрийг айгуу үздэг байхгүй юу. Тэгээд үзээд хахаар хүн чинь ингээд үзэж байгаа юмдаа ингээд нэг татагдаад ингээд би чинь бас зүгээрч биш нэг бас нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг бас нэг 2 3 үг холбдог юун төлөө те. Тэгээд ингээд нөгөө дуртай алдсан. Бүр дугаараа энэ хүлээгээл тэгээд эднэр тэгээд сүүлдээ ингээд би үзэгч байсан бол сүүлдээ бараг шинжээч шиг болчихж байгаа байхгүй. Эднэр тэрнтэй уулзахгүй дээ энэ төр ч гэдэг юм уу те. Би өөрөө ингээд нөгөө нэвтрүүлгийн багт байгаа юм шиг ийм төсөөллийн хүн болчихж байгаа юм л да дуртай юм да хүн чинь нэг тэгж ханддаг. Тэгээд Оросд ч ихсэн адилхан хүний нэгэн байна, Монголд ч ихсэн хүний нэгэн байна те. Улаанбаатар хизээ нэгэн цагт эхэлсэн юм а гэвэл тэр эхний цэг дээр нь анхны хулгайч байсан байгаа, анхны янхан байсан байгаа, анхны худалдагч байсан байгаа те, анхны дарга байсан байгаа. Тэр бүх хүмүүсийн амьдралын жаргал зовлон, тэмцэл, одоо юу гэдэг хүчээл зүтгэл, нулимс, баяр, гуниг те бүх юм маш олон үеийг дамжиж бид нэр өнөөдөр энд ирсэн байгаа шүү дээ. Гинт 2021 оны Улаанбаатар болоогүй. Тэгэхээр энэ Улаанбаатарын түүх, Улаанбаатар хотын цадиг гэж байдаг бол тухайлсан юм
бид нартай л адилхан мах цуснд төрсөн гоо үзэсгэлэнтэй ч вэ, үзэсгэлэнгүй ч вэ, өөдгөө санаатай ч вэ, сайн хүн ч вэ те ийм маш олон хүнд хүмүүсээс бий болсон. Тэнд бидний ээж аав байгаа, бидний найз нөхөд, бидний харах дуртай, жүжигчин, сонсох дуртай, дуучин. Тэгэл яг бидний л дөх байхгүй те одоо тэгээд би яагаад ингэж яг бацаахныг сонирхсан бэ гэх юм бол ер нь бол би нэг ч удаа харж байгаагүй. Гэхдээ ингээд тэр хүнд дурлал хүмүүсийн зүрхэнд одоо болтол байсан 60 орой настай эмэгтэйчүүд те 70 орчим насны ирчүүд, найз нөхдөд те тэгээ тэр хүрээлэл нь тэрийн урлагийг шүтэн биширсэн хүмүүс нь тэр ихтгэл тэр хүний сэтгэл зүрхээ өгсөн тайзан ч гэсэн одоо байгаа шүү дээ. Бичгэд хизээч хожимдохгүй яг амьд сэрв юм шиг. Тэгээд сайхан хүмүүс хороо дээр зөндөөл байгаа л да. Тэр олон сайхан дотор ийм онцгой өгөгдөлтэй, авьяастай, өөртөө ихтэй тийм харизм бас эмгэнэлт хувь тавлан бас цөөхөн байх л да. Тэгэж одоо би аягүй ингээд татагдаад ер нь яг бацаахан бол миний араас нь ингээд аягүй олон жил бодож аваад явсан. Тийм. Үнэн л дээ. Одоо амьдрал ер нь өндөрлөлтөн бол хүн дээр л тогтдог. Хүн болгон далисан сайхан амьдралтай байна гэж байхгүй. Хүн болгон янз бүрийн хувь заяатай. Манай Монголын хувьд нэг би ингэж боддгийг. Манайх одоо ялангуяа би тэр нэг тийм амьдрал нь нэлээд хувь заяануудаа тийм зөрчилтэй гэж ярил л да. Бас зовлон жаргал хассан ийм одоо амаргүй хувь тавилангийн тухай бичих, үзүүлэх, сонирхуулах энэ талаар их мархан санагдтыг. Энэ талаар бол Оросууд их айхтралтай. Одоо жишээлбэл Абадзинский гэж дуучны амьдрал бол аюу юм зөрчилтэй амьдрал. Тэгсэн мөртлөө супер од байсан байдаг, тийм ээ. Тэгэл тэр Абадзинскийгийн хувь заяа одоо яаж тэр амжилтанд хүрч ирсэн тэр оронд чинь өчнөө юм байгаа. Тэгэхээр энэ ганцхан Абадзинскийгийн жишээ шиг юм эсвэл Магомаевын жишээж байж хуучны том одоо тэгэхээр Магомаев, Абадзинский хоёрын хувь заяа, хувь тавилан бол шал өөр явсан ийм байх жишээтэй. Тэр талаар манай нэг юм монголчуудын уламжил жоохон тийм сони хандлагатай байд юм уу? Шашны талаас аш байд юм уу? Одоо хорвоогоос алсан хүний ясыг үнэлцүүлээд яах вэ гэдэг юм уу? Нэг ийм бичигдээгүй дөрмөд байна шүү дээ. Энийг даваад ингээд өнөөдөр бол тийм хувь заяатай Монголд өчнөө гайхамшигтай, энгийн амьдралтай ийм миний хувьд бол жишээлбэл зөндөөл байна л да. Одоо миний үеийн жишээлбэл Адар сүрэнч гэдэг юм уу, Даш нямч гэдэг юм уу, Дулам сүрэн, Мань цэцэг одоо энэ нэрс бол ингээд хөрвчлээл оюун чимэгч гэдэг юм уу. Тэгэхээр надад тэр талаас өөрөө чинь ингээд хийгээд байгаа энэ гоё хөрөг, тэр хүний зөрчил, тэр хүний амьдрал, тэр хүний одоо ертөнцийг үзэх үзэлч гэдэг юм уу. Тэр чинь бас нэг тодорхой хэмжээний орчин үеийн хэлээр ийм нийгэмд нөлөө бүхий, нэр хүндэнд харагдсан төгссөн ийм хүмүүсийн амьдралыг бас тэр болгон задлж гоё ингээд тэр дотроо тэр чинь бас нэг ийм судалгаатай бас нэг ямар нэгэн худлаа юм байхгүй нэг би нөгөө бацаахныг их сайн мэддэг байсан болохоор төмрийгч Тимурка гэж одоо миний дээдлийн шүтдэг байсан дуучин ахын амьдрал энэ төр бол гайхамшигтай гоё гэдсэн байдаг. Тэгэхээр инх цэцэг сэтгүүлч бол бас амаргүй юм одоо талын хөрөг нийтлэл нэвч бичих болж лээ. Гэхдээ мэдээж хэрэг энэ бол гинт орж ирэл одоо гайхамшигтай гоё юм сонирхол судлаад байхтай биш. Бас сэтгүүлч болоод бас тодорхой хэмжээний одоо том сонинууд ажиллаж ирсэн чи би бас мэдхийн. Тэгээ энд ингээд нөгөө боожих гэж ярьдаг шүү дээ. Өөрийн чинь эволюц гэж ярьдаг ш одоо хөгжиж хувьсах. Энэ юунд бол нэлээд тийм нөлөө болсон байдаг болоо тэр том хэвлэлийн газрууд гэж бодох юм. Тэлгүй яг би ч одоо бас 25 жил болсон байна. Өнөөдөр санд ороод би ер нь бол юугаар орчуулагчаар хэлсэн.
Ер нь бол би сэтгүүлч мэргэжлэр ер нь нэг цагч мэргэжлийн хичээл авч үзээгүй л хүн байхгүй. Гадаад мэдээний албанд бас нэг 5-6 жил ажилласан. Тэгээд гадаад мэдээний албанд байхад нөгөө дэлхийн улс төрчдийн хэн хэмбэ гэж нэг буланд манай уншигчид аягүй дуртай. Тэр үед нөгөө 96-7 гэдэг чинь жинхэнэ нөгөө шилжилтийн ихэнх үе дэлхийн ертөнцийн задраал те дэлхийн ертөнцид шал өөр юм шин улс төрчдийг шинээр таних хэрэгцээ шаардлага гарч ирээл тэгэл зөвхөн ингээд дуудуулдаг хүний л хувийн амьдралыг бичдэг байсан бол томоохон улс төрчдийн те дайны жанжингуудын за тэгэл одоо юу гэдгийг цэргийн том эрхмүүдийн хувийн амьдралын тухай хийн эцэг ямар гэр бүл төссөнөөс нахуулаад ингээд би нөгөө хүний амьдралын түүхийг ингээд жижигхэн өгүүлдэг байхгүй. Тэгээд нэлийн том материалыг жижигэлж ингэж нөгөө өгөхийн тулд тэрийгээ тийм жижигхэн ингээд нэг хүн нэг цаа унгаа ингээд гүйлгээ харчих хэмжээний өгөхийн тулд нөгөө нэг айгүй их боловсруулад юун чухал юм бэ гэдгээс ядаж тэрэн дотор би нэг юмыг уншаад анализ хийгээ сурсан нь яг хоо ийм олон жилийн дараа би ч бас хөрөг хүчээ дутаагүй штэ одоо сүүлийн 2 жил 3 жил л болж байна. Өмнө нь хөрөг гэд юм биччихсэн байлээ би харсан. Гэхдээ тэр дандаа оролдлогууд зүгээр бараг шатна 8-аар бол шатсан гэдэг шиг те сайн болоогүй. Тэгээд нөгөө юугаа нэг бичлэгийн донж маяга бас өөртөө ихтгэлгүй байдлаасаа гүйцэж чадаагүй. Ингэчүүл намайг хүмүүс энэ муу одоо энийг одоо ингэж бичлээ гэх юм болов гэдэг юм гоо. Тийм байсан. Тэгээд ер нь бол том сонин редакцад ямар азар ажиллаваа. Би хэрвээ одоо сэтгүүлч болж исэн бол бараг яах вэ? Тэр үед үг үсэг, найруулга зүй, бие авч явах байдал одоо редакц төлөөлж яваа. Би ерөөсөө хизээч хувь сэтгүүлч байгаагүй. Би амьдралдаа тэгж би гэж бичиж үзээгүй, би гэж ярьж үзээгүй. Энд тэнд ярилцлага өгөх мөхийг бол маш их хориглодог. Нэгдүгээр би дээр амьдарч байгаагүй. Яг ажиллаж байхдаа бол өгүүлбэр дээр ер нь бол нэгдүгээр биеийн үг хэрэгэлдэггүй. Өөрийн үзэл бодол, байр суурь байдгүй те. Редакцаас гээд нөгөө юу адаг учраас тэгээд маш сайн том редакторуудын гар тамдсан. Та бодолтой миний бичсэн юм лэгдэнгуй засаал те балдорж эрхлэгч засаал. Асууд гэж ярьж байна. Бүр монхон эрхлэгч засаал те. Пүүжи эрхлэгч засна гэхэр ч одоо би ч одоо өнөөдрийн ийм байхгүй бол өстой хохин үдтэй. Тий. Сайхан бас одоо багш нар гэж халамжлан хүмүүжүүлэгч таарсан байна. Би өөрөө шиг ингээд нийтлэлүүдийг хөрөг найруулдаг уншаад болохоор бас Монголын түүх гараад байгаа сатал фон тийм. Тэрний гарна гэдэг чинь бас их тэгж задлан шинжлэх чадвар бас их чухал та. Одоо жишээлбэл төмөр ямар үед амьдарч ирсэн, цаа талд нь юу болдог байсан, Монгол улс гэж ямар улс байсан тийм ээ. Эсвэл Батцаахны амьдарч ирсэн одоо фон ямар байсан гэдэг талаас бол над их тийм гоё санагдтыг. Би нөгөө нэг тэр үед өөрөө байсан болохоор яг л ийм л байсан да гэмээр юм. Одоо тэр бол бас нэг сэтгүүлчийн одоо чухал нөхцөл байдал шаардлага л да. Тэрнийг бол үнэн гаргадаг. Тэгээд бас нэг ингээ хараад ахлаар өөрөө чи хийсэн хөрөг одоо найруулалаар ийм гоё киноны зохиолууд ерөнхийдөө ингээд тавигдсан байх. Жишээ би ингээд задлаад ингээд анхааралтай уншаад ахлаар задраад шүү цаашаа шоо одоо тийм баримтад гэж өөрөө ярьлаа ш. Одоо сүүлийн үед бол миний ойлгосноор хүмүүс юу их уншиж сонирхдаг болсон гэхээр бестселлер болоод байна гэхээр дандаа баримт болж байна. Дандаа үнэн дээр ясан хүн гэж юм бэ, инх цэцэг гэж юм бэ гэдгийг. Тэгэхээр энэ бол одоо сая өөрөө шин туулсан дээр сэтгүүлчийн зам нь бол энэ бүхэнд ингээд 25 жилийн чинь бас баггүй хугацаа. Тэгээ энэний үр дүнд одоо хөгжимч миний хувьд бол жишээлбэл хялбар ая зохиодог байсан бол сүүлдээ нэг тодорхой хэмжээний жижигэн сонгодог хөгжмийн бүтээлч юм уу бүтээх юм энэ бол сэтгүүлч болгонд байх ёстой амбиц болов гэж би ойлгоод тийм үгүй юу.
Ер нь бол өөрөө чинь бодож ирсэн өнөөдөр яг тэр туйлын зорилго гэж байсан уу? Тэгэл болохоор би яриад байна л да. Ер нь яг нэг юм би ч бас таны амьдарч ирсэн үед 16 жил амьдарсан. Ер нь яг ингээд миний хүмүүжил гэх юм бол би бол айгуу тийм эрх танхил юм шиг мөртлөөсөө баг битгий одоо юу гэдэг нь зөвхөн тийм болох тийм айл инээж минийх юм бол нэг инээдгийг эргэл. Тэгээ ерөөсөө би нэг гэхдээ би ерөөсөө хизээч тэрнтэй бас нөгөө тэмцэлдэг төрлийн хүүхэд байгаагүй байхгүй. Миний ген тийм шиг байгаа. Нэг ингээд манай соёлын цаа кофегээр дайлтыг. Тэгээ хоёлаа яриага үргэлжлүүлнэ. Би зүгээр тодруулаад ярьчихад өөрийн чинь одоо Улаанбаатар төрсөн үү? Тийм Улаанбаатар. Гэр оронд одоо тийм юу ярьж эхэллээ л дээ. Гэр орныхоо тухай бас тавч ямар нөхцөл одоо амьдарч байсан гэдэг бас сонирн байж магадгүй юм. Ирэх байж та тийм. Би нэг одоо хасаа 16 насаар дүү. Тийм учраас ингээл ерөөсөө л алхан дээр нь л ингээл байж идэг. Тэгэл баг миний хүү тэгчээ шүү, ингэчээ шүү. Намайг ерөөсөө газар тавихгүй өсгсөн гэдэг. Би бараг тэрийг үнэн гэж боддتي. Одоо манай бэр намайг хэлдэг байхгүй. Чист айгу амар охин байсан гэд нөгөө нэг манай бэр болохоор олон дүүтэй, олон хөвгүүдтэй. Тэгээд гэр нь ийм юу гинэ ийм сахилга баттай. Бүгд оролцдог. Жижүүр мэжүүртэй ч гэх шиг. Би ерөөсөө тийм би ингээл унтаж байгаа л нүдэн нэхэд ингээл идэж явах юм бэлэн. Тэг 3 ам бүлтэй том өгтөн цалин төрсөн. Одоо ингэ тэгэл боддог байхгүй юу ингээл хүмүүс нэг масл засал идэж үзээгүй энэ төр гэхэлэр би үгүй тэгэхэд арайч бас тийм байгаагүй гэж хэлмээр байвч тэр хүмүүсийн нөгөө үнэ яриад байгаа тэр сэтгэлийг хүндлээд би дуугуул идэг. Тэгээ би яг үнэндээ мэдэхгүй одоо юм байгаагүй гэхээр би ерөөсөө дутагдаагүй. Би ерөөсөө тийм үзээгүй. Социализмын үед бас дутагдаагүй хүмүүс байсан баха. Тэд нар зүгээр чимээгүй л байдаг бах. Нөгөө бусдыгаа олонхоо хүндлээд гэдэг юм уу те. Манайх бол тийм дарга ангийн ч юм уу одоо тийм айл бол байгаагүй. Манайх гэр хороол амьдэрдэг байсан. Тэгээ 5 хантай гэрт дотроо. Одоо яг Дүлгүү нуурын одоо хотын төвлөлтөө тэр үе шүү хотын төвлөлтөө. Тий. Багт ойрог. Тий. Үгүй над дээш тийш явахад ямар ч асуудалгүй шүү дээ. Автобусанд суухгүй хаашаа л хаашаа тийм. Одоо энэ хуучин Фенри ордны хүүхдийн ордны хавханд талд. Тий. Тэгээ ээж маань эхтлгүүрийн худалдагч. Аав маань цагдаагийн газар ажилладаг. Тэгэл тэгээ манай бэр ихч намайг юун дээр гайхдаг гэсэн. Ингэдэг гинэ нөгөө ханаа төршд хүрхээрээ ингээл амар том ангаагаал 10 настай охин байж уйлдаг. Тэгэхээр аав ээж хоёр нь хоёр талд нь ингээл гарыг ингээл барьчаал намдтал нь дуугу ингээл илээл идэг гинэ. Тэгээд алгадаад хайчихмаар санагдаад тэгээд эмээ ингээ ууж яснаа зүгээр ууж яснаа ингэж харж яснаа туригдаг гинэ. Тэгээд би за намайг ч арай бас ичээх гээд ч гэдэг юм уу те ичээх гээд одоо чи ер нь бол айл ийм байсан гээд нэг жоохон ичээх гээд хэлж ийн гэсэн чинь манай найз бас тэгж илээ. Ихээ чи арай хитрхи байсан. Би ингэх юмсан гэж боддог байсан гээд манай нөгөө одоо хамар хашааны манай алтаа гээд охин одоо болт надтай найз аахгүй. Тэгэхээр би за би хүн ерөөсөө өөрийнхөө эцэгхийн одоо те тэгж намайг ихрэлж хайрлаж ирснийг өдрөөр нь сандгуул байхгүй юу. Айгуул бол явж нэг удаа одоо зэмлсний ч юм уу, нэг удаа гадаад ааруулсны ч юм уу ганцхан тийм хөгийн юмыг санаж үлддэг. Хүн ер нь тийм л амтан юм шиг байна л да. Тэгээд яг хичээлдээ нэг юм гайгүй. Тэр тулдаа бас нэг багшийнхаа тий сургуулийн орчноос сурсан дэг журам, соёл бас надад байгаа штэ. За манай гэр бүл гэх юм бол аав маань их ном уншдаг хүн байсан. Тэгээд ээж загнадаг. Юу төлөө нөөрс ус мус гэлтэй би тэрийг хийж чадахгүй ах маань том болоод тустаа гарцсан. Тэгээ аав маань хийдэг. Настаа болсон
настай болсон хойноч хийдэг л байсан. Тэгэл нөгөө тэр олгоныгаа амжуулах гал хажуугаар нас нөгөө ном сонингоо уншиж гал тэтгэврт гарсан чи үедэрт ном сонины хэрэг байхгүй гэл. Тэгэл би ээж маань боловсрал тэгэл гэр хороол мороолд амьдардаг ийм болохоор л одоо ингэж байгаа бах та тэрнээс биш манай багш нар бол ном уншил гэж хэлж яхад манай гэрт ийм яриа болох ч гэжтэй гэд тэрийг бол би анзаардаг байсан. Тэгээд би аавгаа өмөрдөг байсан. Ус мусыг бол би авчиж болно. Түлээ энтрийг бол би хаалж чадахгүй. Аавыг дандаа бити ингэх гээд. Тэгэхээр ээж бас намайг сонсно. Тэгэл аавдаа бас ном унших цагийг гаргачихсан гэсэн ямар ч сэтгэл бол тийм халуун сэтгэлтэй л хөөхтэйсэн юм шиг. Тэгээ яг хөрөг өчгээд гээл ингээд ботхоор одоо таныг ингээд надаас ингээд нэгтлээд асуугаад хар би бодчихсон л та. За хуур чадвар, за тэгэл олон жил сэтгүүлчээр ажилласан. Тэгээд за тийм зүйлд өөрөө дуртай байх гэх олон зан чанар шаардлагатай гадна нэг жаахан тийм нинжин халуун байх хэрэгтэй. Хүний амьдрал руу өгөөрөөд одоо яа тий өнгөрөөд мартагдсан юм руу жоохон халуун сэтгэлтэй орвол хүний амьдралын тухай худлаа бичихгүй тий. За тэгээд ийм амар зөрчилтэй эвгүй тийм зүйлсээр ядаж үг сонголтон дээрээ тий энийг яаж хүнд нэг ийм хэрцгий тулахгүйгээр тий ингээд шүүмжлээд байгаа юм шиг тийм арай өөр уншигчд өөр сэтгэл төрхүйцтэй байр суурь дээр аваачихгүйгээр яаж бичих вэ гэдэгт тэр уур чадвар туршлага энтрээс гадна тухайн хүнээс нэг жоохон тийм халуун сэтгэл нэг нинж чанар гэдэг юм уу бас шаардлагатай баха. Би бол тийм сайн хүүхэд одоо юу гэдгийг ээж аав нь одоо юу гэдгийг одоо яриад одоо ингээл би бол ийм гэр бүл төрсөн тэргээл гайхуулах одоо зүйл нь эцэг маань намайг хэрхлүүлж их тийм одоо ёстой нэг маанаг юм шиг болтол тэгж эрхлүүлдэг байсан ч гэсэн намайг халуун сэтгэлтэй өрөвчхөн зөөлхөн тэгээд нэг ингээд гэр дотор болж байгаа ярианаас нэг зүйл ойлгочих ямар ч байсан тийм ухаан үлдээсэн. Тэгээд тэгж л бодлоо шүү дээ. Наадах чинь халуун сэтгэл гэж их гоё. Яа сонсогч юм л да наад. За хоёулаа хөрөг найрууллаасаа жоохон холдоод сэтгүүл зүй гэдэг рүү оръё. Манай энэ соёл кафе маань бүх нийтийн соёлын боловсролд хандсан ийм сэдвэр голлож ярьдаг. Тэгээ сая бол дандаа соёл яваад байна л да. Одоо ямар соёл гэхээр ахуйн соёл тийм ээ. Ёс зүй, гоо зүй энэ бүгд соёлтой холбоотой. Тэгээ өөрийн чинь одоо сэтгүүлч гэдэг утгаар соёл өнөөдөр соёл гэдэг ухтын ойлголтод яаж ханддгийг өөрөө жишээлбэл тэ сонирхмоор байна л да миний. Сэтгүүл зүйч өөрөө ер нь бол хүн төрөлхтний одоо нэлээд соёл иргэншсэн байдлыг илтгэх нэг том салбар шүү дээ тий. Тэгэхээр би өөрөө соёл гэдгийг ойлгох миний ойлголт юу вэ энэ гэж яг үндэ би далгаах ер нь бол бодож байгаагүй. Таны сонд ажиллаж байхдаа тийм соёлын салбар энэ тиймэрхүү салбар руу ордог байсан уу? За баг үгүй дээ. Баг үгүй. Яг юу таны энэ соёл кафе бол те одоо би үздэг. Тэгээ ер нь бол манай Монголын олон салбарын манлайлагч те оюуны одоо цөм болсон иргэдүүдийг та урдаа суулгаж ярьдаг. Тэгээд намайг ингээд урьсанд би ер нь бол айгүй цочирдож гайхсан байхгүй юу. Тэнд чи одоо ингээд орчин цагийн хүмүүсийн сонсох ёстой хийсэн бүтээсэн тэгээ нөлөө бүхий байдлаараа ч гэсэн олонд танигдсан ч юм уу. Тийм залуучууд те тийм бүсгүүчүүд таны үеийн ах гоё ах миний л одоо бодлоор гоё ах ихч нар те энэ тухай ярьдаг бол одоо би ингээд сэтгүүлчд би бараг магадгүй урагдж байгаа ер нь цөөн яг одоо эд ажиллаж байгаа ч гэдэг юм уу сэтгүүлчийн анхных баха.
Тийм үү? За бараг тийм байж байна. Тэгээ эцэцгээ би ингэж бодчих. Одоо нийгэм нөлөөлөх гэж ярьлаа л да. Одоо инфлюенсер орчин үеийн нэг тийм томьёо. Тэгэхээр би өнөөдөр юу гэж бодсон гэхээр магадгүй өөрөө чинь одоо нийт бичсэн зүйлийг уншиж байгаа олон хүн байгаа. Би тэр юу гэж хараал гэдэг хандлт энэ төр тий. Яг л би эхлээд ихсгийг би мэддэггүй байлаа. Би тэр юунаас хойш одоо битээр танилцал тэгээд яг чи би нэг ийм бодсон байхгүй. Энэ хүн бол энэ нийгмийн хөгжил, хүний хөгжил гэж яриа л да. Хөрөг найруулгуудаараа одоо бичсэн зүйлээрээ нөлөөлөх юм нөлөө бас байна. Энийг л гаргаж ирэл гэж би өөрөө чинь өрсөе. Тэгэхээр би харин баярлалаа. Одоо ингээд энэ нэвтрүүлэгт маань ингээд өөрөө бас нэлээд татгалзах шинжтэй эхлээд байлаа шүү дээ. Тэгэхээр энэ бас сайхан чанар. Бас юм даруухан тэгээд энэ том нийтлэлийн ард тийм байгаа гэдгийг өнөөдөр мэдэхгүй өнгөрдөг тал зөндөө л байна те. Энэ бол хоёрдугаарт би нөгөө нэг бас нэг өөрөө сэтгүүл шухамтай үний хувьд бол ингээд нуугаад явах сонирхсан. Сонирхоод бас нэг ингээд хуваалцсан билээ талаар те. Тэгээд яг хоо соёл гэдгийг би нийгэмд хандлага, амьдралд хандлага гэж ярил л да. Ингээ яриа руу орвол энийг бас хүн амьтанд ингээд таниулж мэдүүлж бас нэг тодорхой хэмжээгээр нэг чирхэг хүндчихсэн, нэг толгой хүндчихсэн одоо нөлөөлчих юм юу байвал яасан бэ гэсэн л санаа агуулдаг байгаа юм л да. Тэгээд иймэрхүү маягийн хувь заяа бол нэг биш байгаа шүү дээ. Зөндөө л байгаа тийм. Тэгэхээр энийг бас одоо амьдрал ахуй ертөнцийг үзэх хандлага энэ хүний тэр хандлага нь ямар байдгийг гэдгийг би бас нэг үзэх шатндаа бас танилцж ирээд нэрийг оролдоод байгаа байдлаа юм л дээ. Дэлгэнх энэ ингээ соёл гээд айгүй юм сонир сэдв ер нь тийм маш өөр. Тэгээд би ингэж боддог байхгүй юу? Соёл ер нь хаа сайгүй байдаг. Тэрийг ингээд хүн өөрөө ч мэдлгүй соёлтой байдаг. Тэр бүх хэл ингээ өглөө гэрээс гараал явж хахад ийм айгүй сайн хувцастай тий лаг машинтай хүнтэй ингээ мэдлэхэд айгүй гайхаад ингээд би за ер нь хаанаас ирсэн хэмбэ гэдг нь надад айгүй ойлгомжтой байдаг байхгүй. Тэгтэл би үйлчлэгчтэйгээ мэдлэхээр айгүй хөөрхөн хөөе гадаа тийм байх шүү гэл ингээл нэг тийм би ийм юмд айгүй хайртай. Би ийм юмд бүр ингээд бүр нураад ундах хүн байхгүй. Нэмхэн юм. Тэгэд эн чи одоо юу гэдгийг соёлтой байх нь юутай хүнд штэ нүдэнд бол үзэгдсэн да гэж байдаг. Үйлчлэгч байсан ийм өндөр хүмүүс байдаг те толгоон өндөр өөртөө итгэлтэй аз жаргалтай тэгээд надад нөлөөлж чадна гэдэгтээ итгэлтэй те намайг мэдлэхээр ирээгээд мэдлээд ямар нэгэн ажилдаа явж байгаа хүнийг ингээд даг болгочоод ингээд явуулж би чадна гэдэгтээ итгэлтэй тийм хүмүүсд би бүр ухаангүй хайртай байдаг байхгүй юу? Араа ийм байгаа гэсэн уучлаарай. Би тэр яриа юу ч харилцан ярьсан шүү. Асуулт хариулттай шүү. Би яг өөрөө чинь хэлүүлээд энийг ингээд манай үзэгч олон тайлбарлах. Соёл гэдэг бол бас хүмүүжил юм аа. Суур хүмүүжил юм аа. Өөрөө би өөрөө чинь ингээд лавлаад ухаад асуугаад байгаа төрсөн, боцсон орчин те. Одоо аав ээж чинь өөрөө чинь соёлтой болгожээ гэдгийг би хэлэх гээд байгаа. Ерөнхийдөө дүгнэж ярил. Тэгэхээр саяны тэр одоо тэр миний хэлснээс улбаалаа саяны ярьж байгаа дөнгөж сая ярьсан зүйл одоо тэр ингийн үйлчлэг шингээд надтай мэдлээд миний тэр өдрийг аз жаргалтай бол эсвэл нэг том одоо гаднаас нь харахад нэг хайхтар тийм чинэлэг одоо юу гэдэг өнөөгийн манай нийгэмд бол тийм юм зөндөө байна.
хичнээн гоё ганган одоо тансаг юу гэдгийг нэг тансаг гэдэг юу байдаг шүү дээ нэг тийм. Тэгээд цаана нөгөө зүрх сэтгэлд нь халуун чиний хэлдгээр халуун сэтгэл байхгүй. Ийм юм зөндөөл байдаг байхгүй. Тэгэхээр би энийг битэр сая инх цэцэг долгион хоёрын ярьсууд ундаас инх цэцэг соёлд яаж хандж байгаа хандлагыг ерөнхийдөө би ингээд товчхон аргуулцглаа гэж бодож байна те. Яг саяны яриа. Тэгэхээр түрүү өөрөө ярьж байна. Би бол соёл гэдэг ерөөсөө нэг хайхтар ясангүй хол байлаа тэгээд гоо ихсгээ өөрөө байж байгаа байдлаараа тэр соёлоо харуулж тэр чин төөнж үйдэг тийм ээ. Үний тэр юу өмссөн, яасан, барьсандаа биш. Тэр халуун сэтгэлдээ л байдаг л гэдэг л юуг л дүгнэлтийг саяны хэсэг ярианаас бид нар ингээд гаргаж болж байна л да. Тэгээд энэтэй холбогдуулаад тийм хандлагатай хүн өнөөдөр ийм сонин одоо оншортой ийм зүйлийг бичдэг болов уу гэж би ойлгоод байна. Ажиглах юм бол ер нь тэгээд амьдралд нөгөө нэг юу тий хаа. Зүгээр яг ингээд харчилж чадвал дандаа хүн болгон ийм хүний амьдралч өөрөө ийм баялаг штэ тий овинхтай зөрчилтэй тий ингээл уналт басалт гэдэг чинь хүнийг өстө муухаас тийм баялаг тий. Тэгэл яг ингээл ажиглаж чадвал ер нь бол амьдрал нь кино шиг биш хүн гэж бараг би байхгүй болов гэж боддог шүү дээ тий. Бүх хүний амьдрал хүн болгоны амьдрал тийм. Шийдвэр гаргаж одоо ингээл тий амьдралд тохиолдож байгаа янз бүрийн зүйл дээр шийдвэр гаргах тэр үйл явц нь хүртэл ингээд тэр хүнээс айгүй олон юм их сорж идэг. Одоо хүнийх нь хувьд ингээд просто ясан дээр нь тогшин гэлээ хичээр ийм шийдвэрүүдийг хүн гаргаал явж идэг те. Хүний нүднээс далдуур гэхдээ хүний нүднээс далдуур гаргадаг янз бүрийн шийдвэрүүд алхмууд бол амар зөвөн штэ ер нь. Хүн хараагүй хахад шүлсэн хаявал яах вэ гэж бодчих л байдаг үстэй. Хаймаар л байвч хайж гүнл ингээл нөгөө цаашаа ингээд нөгөө өөртөө итгэх гэдэг юм уу. Бусдын сайханд улам өөр юмсаг хандах тэр юу нөгөө алхам эхний алхам болоод ингээл явж байгаа чинь тий. Тэгээд энэ соёл гэдэг чинь ер нь бол бас ийм юм шиг байгаамаа. Гадны соёл, үндэсний соёл гэдэг одоо их ярьж штэ тий. Яг монгол хүний соёл юу юм бэ гэдэг ихлээр би гэр бүл гэж боддог. Илүү гэр бүл тий. Эцэг эхээ харах, харц. Ээж аавынхаа зөрчил дээрээс амьдралыг ойлгох, өөртөө тусгаж авах тэр нүдийг л бий болгож байгаа нь л өөрөө монгол хүний соёлын одоо хөрс суурьч гэдэг юм уу те. Тэгээд тэр гэрт болдог ярианууд одоо эцэг эхээ дурсах нь хүртэл ингээд монгол хүнд арай өөр байдаг те. Хизээл ингээл гадныхан одоо ингээл телевизийн нэвтрүүлэгт орчоод одоо ээж аваа баалаач байгаа юм шиг хайрлаач байгаа юм шиг ингээд яг ингээд байгаагаар нь ингээд дурсаад тэгээд тэрэндээ айгүй ингээд энэ миний амьдрал гээд итгэлтэй суух нь ер нь бас ховор. Тэгээд монгол хүний бас нэг юу маань Оросын соёлыг бүр ерөөсөө ярихгүй байж болохгүй. Би өөрөө орос хэлтэй болохоороо ч юм уу Оросын одоо улс төрийн нөлөөнд дор хөгжижсэн тэр улс оронд бас нэг те 16-7 жил амьдарсан болохоор ч тэр гэдэг юм одоо миний жишээлбэл амьдралын хэв маяг ертөнцийг үзэх үзэл мэдээлэл олж авах юу за уншиж байгаа ном сонин үзэж байгаа кино энтерт бол Оросын соёл ингээ байдаг. Тэгээ би монгол хүнтэй маань зөрчилдөж гин үү миний монголын гэдэг зүйлийг одоо яаж ийна энэ ингээ өрн таран хийж гин үү гэж бодглохоор эсрэгээрээ ингээд жаахан илүү сайхныг тодруулаад би монгол хүн юм болохоор гэдэг энэ миний үндэсний бардамнал монгол хүн гэдгээр баярлах би монгол хүн болж төрсөн нэрээ тэр харцын маань улам юм хорцолгоод байдаг.
Тэгээ би гадны соёл гэдэг чинь хэрвээ түүнийг ингээ ухаалгаар хүлээж авбал хүнийг их оромж тий одоо үндэсний одоо үзлийг нь зөвөр одоо бадраах тийм бас нөлөөллийг гадны соёл бас тухайн улсын иргэдэд өгдөг юм байна штэ гэж би айгу боддог байхгүй юу. Би санал нэг байна. Гадны юмыг сайн ажиглаж мэдэрч ойлгосноор өөрийнхөө юмыг их тод харж эхэлт юм байлээ. Би бас яг тэгсэн. Би ч бас орос хэлний хүн шүү дээ. Оросууд бол жишээлбэл караван истори гэл одоо ийм зузаан сэтгүүл байдаг. Тэрнийг би их унших дуртай байдгийг. Нөгөө хүний дандаа хөргүүлтэй. Тэгээ тэн дотор ч одоо Оросын одуудын амьдралын ард тал гэх юм уу да. Одоо амьдралын багт эргүүлсэн энэ тал нь ямар байдгийг. Тэгээд тэр жанрыг өөрөө ингэж Монголд одоо бариад авсан байдаг байхгүй юу. Тэгээ би чинь нөгөө нэг юм энийг дандаа бодож явдгийн. Энэ зүгээр манай рок попын одоо эстрад урлаг хүчний энэ дотор бол ийм зөрчилтэй гэж яриа л да. Гайхамшигтай одоо авиас бэлгтэй мөртлөө амьдрал нь аюулгүй юм сонин хэцүү амьдралыг туулсан ийм зөндөө. Тэгэхээр энийг бид өнөөдөр дурсаж, ярьж, таниулж тэ орчин үеийн залуучууд өөрөөр хэлбэл энэ талаар л одоо надад их тийм дулаахан санагдаад байгаа байхгүй тийм халуун сэтгэл яг байгаад байгаа харагдаад байна. Тэгэхээр өөрийн чинь одоо энэ бичээд байгаа энэ цовруулууд биш үү? Энэ бол бодвол үргэлжил байгаа бах тийм үү? Одоо хамгийн сүүл ямар юу барьж авах сэдв барьж авахад ямар хөрөг хийж байна жишээ. Хүний л хөргөл та. Та мэдэндээ нөгөө том болчтой миний хүү гэд тэ даш цэвгийн цэцгээгээд хаян цэцгээ. Тийм. Вечермэ хаа гэдэг бидний үеийн шиг. Тэр хүнийг шүтдэг байлаа шүү дээ. сонирхол явж байна. Тийм ерөөхдөө миний ярилцлагууд болцсон. Уулзах хэрэгтэй болов уу гэж бодсон. Би бинээс нь одоо хинтээ уулзах вэ гэж нэг ахтай уулзаал асуугаад тий. Чи тэрнтэй уулзараа, энтэй уулзараа гэд. Тэгээд одоо бол өөрийнх нь том хүү байгаа. Тэгээ Барс гэд бас Улаанбаатарын 90-ад онд Унгэрт байна. Тий. Битгойрын цаг бас ерөөсөн авцалддаг байхгүй. Манай нэрийг нэг жаахан цаг гаргах гэхээр миний аюу орой болцсон тий унтах. Аль эсвэл би ингээл яг одоо л нэг ярьчвал гээл ингээл нэг тий бэлэн байгаа үед миний ажилтаа. Тэгээд юу тэгэл ер нь тэгэл тэрнээс болол жоохон хойшлогдчихлээ. Гэхдээ ингээл удаал дотроо бодоол ингээл тэгэл их энгийн эмхтэй байлаа шүү дээ. Ер нь ястаа. Царайлагч гоё те. Миний дээдлийн үеийн ихчтэй жоохон хөвгтөл 40 мянгад ингээл цэцгээгээл гоёчтэй. Кино минод ажимгой тавсан гэдэг те. Тэг надад тэр киноос ихээр гоё. Сэдв барьж авсан биш. Би тэр Осрын Бат сайхны тухай ингээл боддгий одоо тэр Батүлжигийн хүү Тамираа байна шүү дээ. Тамираар би ингээл зөвлөмөр санагдтiin. Та нар одоо Бат сайхны тухай гоё кино хийгээч. Киноны өчнөө гоё юм хийж юм. Энэ бол ингээд нэгдүгürt кино чинь өөрөө ингээд сюжет аягүй сонирн байх хэрэгтэй. Энэ сюжет нь цаанаас юм сонирн бэлэн сюжет явж байгаа тийм. Энийг одоо ингээд гоё кино хийвэл бас монголчуудад хэрэгтэй юм. Одоо жишээлбэл Элтон Джонны тухай киноч гэдэг юм уу тийм. Одоо Америкийн том одуудын амьдралыг харуулсан дандаа нэг ийм зохиол төр туулсан амьдрсан амьдрал дээр нь үндэслэл ийм гоё тэсмөрлөө баримт тэнд ингээл ажиглал намтрын хараад ахлаар яг тэр юу барьсан байдаг байна. Тэгэхээр энэ талаар бол манай сэтгүүлчид их гоё тийм хөрс юу бий болгоод байна л да. Тэгээд энэ гоё олон хөргүүдээр гоё ном одоо гаргахыг гэж боддгоо. Би бол одоо уншигчийн хувьд бол тийм одоо хүсэл тамирын урьдчилж
Надаас бичсэн нийтлэг хөргүүд байдаг. Ар гэрн бэлэн болсон хойно энийг бид нар нийтлүүлмээргүй байна тий. Тийм. Ингээл тэгсэн ч юм уу тий. Би тиймэрхүү байдлаар дарсан нэг 2 хөрөг байдаг байхгүй. Нууц шил ямар хөрөг вэ? Нууц. Нууц. Тэгвэл тэгээд тийм ажлуудаа нийлүүлээд өшөөг яг ингээ мөрөөдлийнхаа ямиг хийгээвэл нь штэ. Миний хайр дурлал хийчихсэн гэж айгүй боддог байхгүй. Хайр дурлал дээр хайр дурлал ингээл хаас айгүй те. Бүр ингээл хаас айгүй хинтээч хийж болохоор зүйл. Гэхдээ хүнээс ингээд амар юу шаарддаг. Хайр дурлал ерөөсөө өнгө үзэмж одоо юунаас гадна хүнээс юм бүр юм хүнд харагдахгүй мэдрэмж те. Ингээд айгүй болоод байгаа юм шиг хэрнээ те. Энэ залуу ингээд надтай айгүй бүх энтэй суул айгүй болохоор юм шиг хэрнээ ингээд болдгоо тийм нөгөө хүний яг нэг хүний нэг юм хүний үнэр гэдэг юм уу? Хүний үнэр, хүний мэс, хүний чанар за тэгэл бүх юмыг ингээл шаарддаг юм ер нь хорвоо дээр хайр дурлаас өөр юм байдгүй хаа. Тэгэд би нэг хайр дурлалын хөрөг бичиж үсэх юмсан гэж айгүй мөрөөддөө штт. Та хэрвээ надад таны мэддэг хүмүүстэй тэр хоёрын хайр дурлал бол ёстой сонин гэдтэй бүр юм магадгүй бүр юм драма ч юм уу, детектив ч юм уу бүр жанр болцохоор тийм зүйлээ та бас надад хэлээрэй. Би ер нь айгүй тэрийг айгүй сонирхдаг байхгүй юу? Бод. Төмрийн тухай бид нар Тимурка ах гэдэг биш. Тимурка ах бол тухайн нэгэн цаг үеийн золиос болсон хүн гэж би боддог. Их тийм эмгэлэлтэй амьдрал тулсан тийм ээ. Тэгэхээр тэр үеийн тэр төмрийн тухай бичсэн одоо тэр хөрөч найрууллыг хуулаад өөр хүний нэрээр гарцсан байх шиг харагдсан надад. Тэр одоо юу гэсэн үг вэ? Чи одоо тэгж болд юм. Одоо энэ пэйжүүд биш үү те? Одоо энэ Facebook-ийн пэйжүүд. Тэр чи одоо нөгөө баг яг ингээд үндсэн редакцаар те 15-6 сэтгүүлч ажиллаж байгаа сайтаас илүү ингээл хандлттай. Доор нь бүр ингээл сэтгэл мэтгэл тэр лайкийн тоон мон бүр өстө замбраага алдсан амар юм сэтгэл татсан зүйлүүд байгаа тахшгүй шүү дээ тийм. Тэгтэл тэд нар чинь өөрсдөө контент хийж гин үү? Өөрсдөө ингээ хөдөлмөрлөж гин үү? Өөрсдөө явж гин үү? Хүний ингээ 2-3 сар араас нь хөөцөлдөөд би болоод ингэсэн юм тий. Зүгээр л нэг дээд авах гээл ингээд. Харин тий би бүр гайхсан. Тэнгуутаа за тэгээ хуулах юм бол тэгэл хуулахаас биштэй гэж итл өөр болгочихж байгаа байхгүй юу? Эхийн хэсгийнхэн тэр одоо түүх те одоо соёл иргэншлийн тухай илэрхийлсэн тэр хүний одоо эцэг өвгтийн түүхийн тухай явж бүтсэн зүйлийг байхгүй болгоод нэг юм гэмт хэргийн мэдээ шиг юмар ихлүүлээд ингээд эрэмдэглээ хайчаар чинь аюу хэцүү шүү дээ. Плагиат шүү хуультай шүү. Уг нь хууль одоо манад энэ бол их чангарах хэрэгтэй гэж би боддог. Хүний хийсэн одоо саяны хэлдгээр өчнөө тарихтал оюун хөдөлмөрийг авчиад хэн нэг ер нь хулгаал байхгүй юм гэсэн тийм. Хүний юмыг бэлэнчилж. Тэр нэг толгойг нэр доор компиляц гэж бас тодорхой нэр томьёотой. Энэ бол үнэхээр нэг соёл гэдэг утга ямар нэгэн соёл байхгүй юм юм харуулдаг. Тэгэхээр энд бол нэг юм зарчим одоо шаардлага айгүй өндөр байх хэвээр болох ёстой. Тэгээ. За манай англи цэцэг бас юу их сонирхдаг болтой. Би нөгөө Никитоны аваар өөрөө чинь нэг жанцсан оргоо адилтай орж ирэхээ чи хараад бас бодож ирсэн. Бас хөгжим их сонирхдаг болтой юм а тий. Тэгээ нөгөө сэтгүүлчийн ажлыг л хийж явсан биз дээ. Би юу яасан бэхгүй. Сайт дээр нэг эсэний булантай. Тэр өнөөдрийн зурвас гэд. Бас л өнөөдөр санаас ер нь бол юу өнөөдөр санан бям гаргийнхаа дугаарт ийм хөнкөө нэг эсэ бичүүлдэг сэтгүүлч дээрээ жижигэр гаргаад тэгэл тэр нь явж байгаа л нэг 2-3 сарын дараа над дээр ирдэг байхгүй юу. Манайхаас хамгийн сайн
эссе бичдэг хүн тоогоос сэтгүүлч байсан. За тоогийн эссе өөр тоогоо тий. Тоогийн эссе бол айгүй гоё. Шаан айгүй хөндөж байгаа сэдв энтер нь айгүй өөр байхгүй юу? Соёл, жудаг гэл тий. Хүн чанар. Тэнгуутаа хуурмаг зүйл гэл ингээл айгүй юм философийн асуудлуудыг ч хүртэл нэмхэн хүнд нь ингээд нэг юм айгүй юм гэл нэг энэ дотор нэг бүн гэл нэг юу нэг тий нэг сайн мэдээ ирж байгаа юм шиг. Тэгээд тэндээс л би ер нь за эссе бол нэг юм байд юм гэж ойлгоод тэгээд сайт дээрээ ажиллаж исэн манай эрхлэгч намайг та юу аач чадвал өдөр болгоно. Чадахгүй бол тухайн өдрийн баатраар тэгээ тухайн өдрийн үйл явдлаар бусад хүмүүсийн мэдээ бичиж байгаас арай өөр юм богинохон эссе бичээч гээд тэгээ эхэндээ бас тэрэндээ хүрх гээл өдөр болгон ингээл бичих гээл юм. Сүүлдээ ингээд эссе гэдэг юм чинь мэдээ биш л юм хойно өдөр болгон бичигдэж бас болтгүй. Хэцүүлтэй. Тий. Тэгээд Никтоны 25 жилийн ойг л тий юу болов амар гоё юм боллоо шүү дээ. Тэгээд би Никтоны бачуулганд зориулаад захиа авчихсан байхгүй юу. Тэгээд тэр захиан сайн байна уу, чи сайн уу биш. Зүгээр л энэ 25 жилийн турш ингээд намайг одоо Никтонжуулсан тий надад юм сонсгосон. Никтоны дээхэн үеийн дууг сонсон шүү дээ. Тэгэхээр би яг тэр 90-ад онд очдог байхгүй бүр ингээд дурсамжаар ингээд аялж өмсөжсэн хувцастайгаа бодожсэн бодолтойгоо яг тэр нэг 20 настай тэр насан дээрээ ингээд эргээд очдог тий. Тэгээ Никтоны нэг гоё юм нь юу нэг өөрчлөгдөөгүй. Бусад ингээд рок хамтлагууд чинь ингээд нэг уянгийн болоод баг ардын ч дуу дуулах маяг ороод ингээл янз бүрээр үзлээ штэ хөрх юм те. Тэгэхэд ингээ Никтон сонсноо байна өөрөө мэдгээл амар их юмсэг оршлоо. Яг өөрийнхөө. Надаа тэгээ тэр нь эн чинь өөрсдөө гэхээс илүү хөрхи эднэрийг сонсдог бидэнд үнэнч байсан байж штэ. Тэгээ ийм үнэнч 25 жил тэгээ ийм миний залуу тэр 20 хэдэн насыг хадгалж өгсөнд нь ингээ баярлаад юу зурс очсон байхгүй. Тэгсэн чинь бачуулгын их юм уншдаг залуу биш гинэ. Би бас баачкаг сайн мэдэхгүй би анх удаа л харж байгаа юм тэр л дээ. Тэгсэн чинь нэг хүн шеэрлсэн чинь уншаад би ерөөсө тийм зүйл уншиж үзээгүй гэд ингээд ваа энийг тэгвэл хэдүүлээ хийгээд байгаа юу юм да. Оруулаа гэж. Тий оруулаа. Тэгээ тэр үед би бүр ингээд миний ингээ гар мар ингээ мэдгүй ингээ би бүр ингээ хөвцөн шүү дээ нөгөө нэг амар жанцнаар морогоог ингээ харахаарс чинь нэр айгу гоё юм билээ шүү дээ бүр яг ингээд ойрхон суугаал те одоо орчин үеийн амдаар тий тэгэл тэр юм яриад юу болоод байна тэгсэн чи би тэр үед нэг энчинэ ойдол тавиулаад миний тэр ойдол анзаараагүй байдаг чи дотор талд нь тэгээ тэр ойдол маань ингээд задарсан. Би очимоор, очихгүй л болохгүй шүү дээ. Би ямар ч гэсэн очино гэт. Ингээд инех гэхээр ингээд хацар ингээд татаад инээж болдгоо. Тэгээ би нэг тэнд нэг тийм сонин хүн суугаадсан. Би өөрөө яг ямар байгааг мэдсэн. Гэхдээ би тэгэл ямар ч гэсэн тэнд байсанд амар баяртай байсан аахгүй. Бас нэг сайн өөртөө баяр энийг зөв. Миний амьдралын нэг тийм сонин гоё өдөр. Би амар гайхсан. За манай эксцэс сэтгүүлч телевизийн салбарлаа ордог юм. Одоо энэ гоё хөрөг найруулгуудаар гоё нэвтрүүлэг хийгээд өсчүүлээд гэж ярил. Тэгвэл гоё л энэ тий. Би ч бас долгио ах яг үнэндээ ингээд нэг жоохон тийм алга үзэлтэй. Их цантай. Яг миний энэ дутагдал ахгүй юу. Гэхдээ би энийг айгүйх нууж явдаг. Яг үнэндээ. Би яг ингээд зан чанараа ингээд хинээс жаахгүй ил гаргадаг бол би тийм гоё зартай хүн ерөөсөө биш. Би хүний имийг айгүй голно. Таалагдахгүй бол тэр ч бас юу тэгжиж чанартай болно шүү дээ. Тэгээд ингээд телевизийн имийг ингээд хараа ингээд нөгөө надад нэг юм бойтог одоо нэг залуучууд дээр бойтог шаана гэдэг шүү дээ тий. Би ингээд ичээд идэх яг. Би амар ичдэг байхгүй. Над нэг эвгүй инеэгч биш, ярваагч биш. Тэгээ би ингээд сум уугаас олж идэх юм аа. Тэгээ тийм юм хийснээс би юм дээр
Тиймээд хүн болгон өөрийнхөө чаддаг мэддэг л хий гэдэг л зарчим л та тийм. Тэгээ чи тэрэн дээр өөрөө комфорттой байдаг. Тэрнийг бэлтгэж юм бивтэйх нь одоо юу гэдэг нь те. Тэгж бас ойлгож болно ба. За тэгвэл кино урлаг ер нь сонирхол үзэн хүний амьдралыг харуулсан те. Би энэ киноны гайхамшиг гэд одоо жишээлбэл Фредди Меркьюригийн тухай ерөнхийдөө Монгол залуучууд үнэх мэддэггүй байж тийм ээ. Тэгээс тэр кино гараад шин бүүн боллоо шүү дээ. Пөө ийм сонирхол зайтай хүн байсан юм уу гэдэг. Тэгэхээр тэр кино за тэгээд ном тий одоо кино үзэх, ном унших, за хөгжим сонсох. Энэ бол соёл тийм ээ чийж. Тэгээ бодгийн өөрөө чинь их цэцгийн битсэн UB Life-аар гараад идэг тийм ерөнхийдөө цовруул. Яг ингээд уншиж ивэл одоо ямар юугаар орж унших уу манай нэвтрүүлгээр ингээд сонирхуулаад ярихад ер нь бол миний реклам хийж байлаа тийм. Миний ажилтдаг хэвлэл мэдээллийн байгууллага бол ер нь бол Unlimited Media гэдэг Unlimited Media Group гэдэг хийхээ гай. Тэгэд хоёр бүтээгдэхүүнтэй. Нэг нь гэрэг сэтгүүлгээд улс төр нийгмийн чиглэлээр ер нь бол одоо манай гадаад түнш New York Times гэж бодглоор ямар чансаатай ямар зэндааны сэтгүүл бид гаргаж байна. Сайт маань болохоор UBC Life гэдэг ер нь бол яг залуучуудын ийм гэмт хэргийн мэдээ одоо нэг улс төрчийг улаан цайн магтсан нэг тийм нэг арилжааны зүйлс центр бол манахаас харахгүй. Манайх бол айгүй тийм хүмүүсийн чөлөөт цагаар ингээл тийм ньюсфид маягийн мэдээнүүдтэй айгүй тийм тайван хөгжилтэй тийм зүйлс гаргахгүй гэж яг стрессгүй. Тэгээд ажилдаг залуучууд маань бол яг нэг тийм нэг хүрээ гэж байдаг бол залуу хүн болгон бас нас нь адилхан мөртлөө нэг юм өөр байдаг юм байна. Тэр чинь ингээд тэр яг манад нэг юм кино үздэг, ном уншдаг тий. За тэгэл хөгжим сонсдог. Соёлтой гэж ярив. Тий. За тэгээ соёлтой залуучууд ажилладаг. Соёлтой сэтгүүлч. Хизээч одоо мэдгүй миний лав ингээд үзэж чаддгүй тэр нэг юмнуудыг бол хүний мууг үзэхгүй. Тэ доошоо орохгүй. Зүгээр ингийн яриагаа. Одоо годамжны хэвлэл рүү орохгүй. Өнөөдөр манай нийгэм ямар хуваа вэ? Хэцүү байгаа шүү дээ. Тэгээд яг энэ бол нэг ардчил эрхчлөөний одоо үр шимэлтэй. Дуртай юм ярьж хашгирж орилж жарлж болдог тэ. Тэгэхээр бас хэцүүлтэй. Зүгээр энэ UB Life-ийн хийж байгаа одоо бодлого гэж ярил л да. Сайтын бодлого бол надад бас их таалагдтыг. Бас нэг юм нэлээд тийм эерэг энергийг бий болгосон. Тэгээ өөрөө төлөвлөсөн энэ сууж ийн л да. Тэгээ манай үзэгч олон сонирхол үздэг. Энэ олон сайтууд дотроос ч бас ингээд шилж уншин ойлгоно гэдэг чинь бас тодорхой хэмжээний одоо цаг хэрэгтэй тийм. Тэгэхээр манай үзэгч олон сонирхоор UB Life гэдэг. Тэнд манай их цэцгийн битсэн одоо тэр гайхамшигтай хөргүүд байгаа. За тэгээ бид тэр өнөөдөр ингээд нэг жоохон ярьж ихлэг ингээд цаг өнгөрчтий их амархан. Тэгээ би яг өнөөдөр түрүүн өөрөө ярьж л да та ингээд намайг ийм ярилцлаганд оруулаад тэгээд би бол зүгээр өөрөө чийлдгэр одоо тэр үйлчлүүлэгч гэдэг шиг өнөөдөр заавал одоо тэгэл нэг тийм алтар цол хэрэгэмтэй биш хүний одоо өмсөд зүүсэндээ ч биш эмэгтэй хүнийг яг биш л одоо хамгийн гол нь оюун ухаанд нь юу байна гэдэг утгаар энийг нэг жоохон шиг суулцсан билээ л гэж би өөрсөн. Миний урилгыг ингээд хүлээж аваад ирсэн явдал би маш их баярлж байна. Тэгээ эсцэг байна одоо тэр хөргүүдээ үргэлжлүүлж байгаа юм байна. Тэгээд хэрвээ тэр үеийн одоо нэг баримтат маягаар юм хийдэг хүн чинь дандаа нэг тэр үеийн тухайн нийгэмд амьдарч ирсэн, гэрчин болж ирсэн, оролцож ирсэн тийм хүний тал талын одоо үзэл бодол санаж дурсамж нийлж ийж ингээд
бодит үнэн гардаг. Тэгээ энэ талаар бол их айхтар яхуур ажиллах юм байна лээ. Би бас мэд сонирхож байсан. Ийм учраас одоо амжилтсмээр энэ бол манай соёлд хэрэгтэй юм аа л гэж би ойлгоо. Би нэг юм хэлчихв. Тэгэл дээ. Талгах би ингээд нөгөө хүний хөрөг хийгээд явсан чинь өмнө нь одоо өмнө нь хүмүүстэй одоо ярьцлага хэлэхэд би нэг хүнтэй уулзах гэж явдаг байлаа шүү дээ. Одоо нэг хүний хөргийг хүчгээд нэг 10-аад хүнтэй багтаа уулздаг. Тий. Тэгэл би ингээд нөгөө зүгээр л нэг яг энэ явц нь бол зүгээр хүнтэй уулздаг ийм нэг хэсгийг ингээ бардаг байхгүй юу? Хөрөг бичгийн тулд хүмүүстэйгээ уулзаад дууссан байхад бол баг бичих нь бол айгүй нэг өдрийн ажил. Тэгэл би ингээ уулзж хахад талгах би юу анзаарсан бэ гэвэл танаа үеийнхэн гоё юм аа. Би танаа үеийнхэн тайртай. Танаа үеийнхэн үнэхээр гоё шүү. Танаа яагаад гэж хүн ингээд нэг 60 гараад ирэхээрээ айгүй гоё задрдсан юм бэ. Ямар ч комплексгүй болдгийм байна. Жаргал зовлонгийн тухай, бусдын тухай үннийг хэлж чаддсан байна. Ерөөсө тэнд ийм нөгөө долгоноор ч юм уу бэлдуучлах ямар ч шаардлагагүй амьдрал дээр ирсэн. Хийдгээ хийгээд бүтээдгээ бүтээсэн. Төрөөс өөр хүүхдүүд нь айл хэдийн айл гэр болцсон. Тэгээд нөгөө амьдрал мэддэг болцсон хүмүүс гэдэг чинь ийм баян юм аа. Нэг ийм ярихад ингээд нөгөө гоё. Тэгээд нөгөө өмнө нь ингээл хөшчүүл гээл тий одоо ч ингээл ийм үе хоорондын тухай айгүйх ярьдаг болж штэ. Тэгээ би ингэж утсан. Энэ үе хоорондын яриа мараа бол айгүй жижигхэн асуудал юм байна. Нэг тэгтэл ингээд яг танаа үеийнхэнтэй ингээд уулзахлаар тэр чин залуу нас. Залуу байхад өнгөрөө байхгүй байх юм. Залуу байхад тий дампуу байхгүй байх юм. Залуу байхад яадгийн ингээл те тэрийг мэддэг учраас тэгтэл ингээд яг хин үеийн тухай амар хурц ярьж хин үеийн тухай айгүйх те юу хэлдэг вэ одоо нөгөө янз бүрийн комент хэлдэг вэ гэвэл бла гэдэг чинь нөгөө л залуу үе дунд үеийнхэн хэлдэг байгаа байхгүй юу. Тэгтэл ингээд нөгөө ингээл та нарын үеийнхэнтэй уулзаал те хин нэгэн нас орсон талигаачид хан тухай ярихад амар гоё үннээр нь манай хүмүүс яг үнэндээ өөдгөө хүн штэ гэж хэлж чаддаг насан дээр байна гэдэг бол өөрөө амьдралын айгүй гоё үе юм байна гэж би бодсон. Хинээс ч аахгүй тий. Хинээс ч одоо ичихгүй. Зүгээр л манай хүн бол ер нь бол өөдгөө хүн штэ гэд хэлж чаддаг насан дээр ирнэ гэдэг бол энэ бол амьдралынхаа ургацыг ингээд тураагаад тий. Одоо ингээд амьдралын жаргал зовлонгоор 100 шийдэж чаддаг болно гэдэг бол өөрөө энэ амьдралын айгүй юм алтан үеийг хүүхэд нас мас тий. Үгүй. Гоё л доо. Хүүхэд нас амар гоё. Гэтэл би хурдан 60 гараад тийм ярьдаг гоё ихч болмоор байна. За тэгвэл энэ ноотон дээр нэвтрүүлгээ өндөрлөө. Өшөрхөж бити яраа гэцгээ. Тэр ингээд амьдрал өөрөө явдгаараа явна. Тэгээд битээр ярьслаа та бүхэнд явах гэсэн сонирхол татсан болоо гэж итгэж байна. За ингээ өнөөдрийнхээ ярилцлагыг бүгээр дуусгая. За нэвтрүүлгийнхаа төгсгөлд би нэг дуунуудынхаа цувралаас нэгийг сонирхуулъя гэж бодож байна. Энэ дуу бол Далдын хармалгаа гэдэг дуу. Бүрлбаатарын шүлгээр хийсэн. 2-3 хувилбар өгдөг. Би тэгээд хамгийн сүүлчийн One Way хамтлагийн хийсэн хувилбараар та бүхэндээ One Way Love гэдэг нэрлсэн байлээ. Тэр хувилбарыг та бүхэнд сонирхуулъя. За ингээ өнөөдрийн нэвтрүүлгийг бүгээр өндөрлөө. Дараа уулзтлаа төр баяртай.
Зөөлөн сайлыг шувуу шиг жиргэн Зүрүүд сэтгэл үгүйлэн жарган Хаяныг зүдэлхээрэ Хачин их санан үгүйлнэ Орчлонд үгүй Дурлын үгстал тусмаа амттай Харцны үзүүрт нулимас Варим шүү Зүрхмэ Орчлонд үгүй Дурлын үгстал тусмаа амттай Харцны үзүүрт нулимас Варим шүү Зүрхмэ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газартай хамтран бэлтгэлээ.